Сонсогч байна уу? 1 2 3 явж байгаа юу те? Эхэлчихөө. За Улаанбаатарчуудад энэ орой мэндийг хүргэе. 9 сарын 24-ний өдөр болж байна. За Улаанбаатар хотын хэмжээнд ер нь бол одоо энэ зуны бүтээн байгуулалтын ажлууд шовтрох тийш нэг хандж байна. За сүүлд өнгөрсөн 7 хоногт явган замын ажлуудтай танилцж байхад бол Улаанбаатар хотод энэ жил 167 мянган метр квадрат явган зам төлөвснөөс 51% гүйцэтгэлтэй буюу 81 мянга байхад одоо 7 хоногийн дотор 88 мянга болж 53% гүйцэтгэл буюу 7 мянган метр квадрат явган замыг бол үргэлжлүүлээд хийсэн байна. Зургийг харуулчих. За энийг нэг ажиг. За тэгээ Улаанбаатар хотын ер нь бол яг хуу сквадрын талбайг тойрсон хойд хэсэг бол болцсон. Баг тойроо их тойроо бол одоо энэ жилийн бүтээн байгуулалтын ажлыг бол ерөнхийдөө 40% та 50% хийгээд одоо ингээд дуусч байгаа. Эх жил 2026 онд бол үргэлжлүүлээд тийм. Тэгэхээр энэ жил бол бид нэр нийт 167 мянган одоо метр квадрат явган замыг 58.2 км солих болсноос бол 53% та одоо гүйцэж байгаа. 55% үргээд бол ажлуудыг бол дуусгахаар ингээд төлөвлөж байна гэж бас иргэдээ мэдээлэл хүргэмээр байна. За энэ явган замын ажилтай холбогдуулаад бас сүүлийн үед сошиал ертөнцөөр бол нэлээд олон бас гүтгэлэг явж байгаа. Сая миний бас нэг таньдаг хүн 3-7 хоногийн тэр засгийн газрын хойтын 11 уул зургийн төвийн хойшоо солигдохооргүй байгаа газар зүгээр түр явган замын чулуу тавьсан дээр бас солигч гин гэж мэдээлэл өгсөн дээр бол би хариу тайлбар өгсөн. Тэгээд тэр хүн бол мэдээлэлээ татсан. Саяхан бас энэ манай энэ Белла гэдэг иргэн одоо энэ Улаанбаатар ихтлгүүрийн урт хэсэг солигч гинэ гэдээ ингээд мэдээлэл өгж байгаа. За бид нар бол одоо энэ Улаанбаатар ихтлгүүрийн урт хэсэг дээр ирээд энэ талбай бол ингээд хийгдээ дууссан. За манай энэ хэсгийг гүйцэтгэж байгаа Сант өндөр компаниас энэ хэсэгтээ чулуу төр байршуулсан байсан тийм. Энэ талбайгаа хизээ ээж дуустаа чулуунуудаа авцсан байгаа даа. Тэр мэдээллийг нэг өгдөө. За манай Улаанбаатарын одоо ихтгэр уртын талбай 6 сард дууссан. Манай энэ бүтээмийн өмчтэй өөрөө маш нарийн зургастай хоёртлын явж байгаа явгуулын зам маань хамгийн өргөдөл 4.2 м өргөдөлтэй байгаа. Тэгээ энэ дээр нөө чулуун бүтээгдэхүүнээ буулгахаар нөө талбай бүртэж байхгүй. Тэгээ бид аль болох хийгээд дуусан талбай дээрээ дараагийн материалаа татаа авах гэж хэлсэн. Улаанбаатар ихтгэрийн уртлын зогсоол талбай энд бол одоо дандаа нөгөө замынхаа урд болон хойноо тавигдах ажлуудынхаа бараа материалыг татаж буулгаж исэн болохоос биш энэ гүйцэтгсэн талбайгаа дахиж солих гэсэн асуудал байхгүй. Би энэ Белла гэдэг иргэний бичлэгийг би бас фэйсбүүкээс үзсэн. Тэгээд ер нь бол буруу ташаа мэдээлэл явж байгаа гэдгийг бол ойлгосон. Тэгээд энэ талбай хувьд бол одоо ингээд одоо хийх газрууд нь бараа материалуудаа зөөгөө дууссан байгаа. Тэгээд одоо энийг солих гэж байна гэдэг буруу мэдээлэл бол өгснэг би хараад бас гайхаад тэгээд тухайн үед нөө би ямар сошиал дээр тавиад түмэнд хүрэхгүй ш. Тэгээд ямар ч гэсэн ингээд хариуцсан инженертэй бол хэлсэн. Тэгээд энэ дээрх бараа материалаа авъя гэдэг ингээд автсан байгаа маань. За өндөр хэлэхэд одоо бид нар ингээ яг Улаанбаатар ихтлгүүрийн уртлын талбайдаа зогсож байна. Энэ талбай бол ингээ хийгдсэн манай Сант өндөр компани түр нөгөө бусад байрлалууд дээр чулуу буулгахад хэцүү байсан учраас талбайгаа ашиглаад энэ хэсгээр бол буулгасан байж байгаа. Тэгээд чулуугаа бол авцсан хэсэг байна. Тэгэхээр Улаанбаатарчуудаа гэж хэлэхэд одоо зарим зүйл дээрээ судал мэдээлэл бити түгээгээч. Чинь бас хуулиараа хүний нэр хүндэд халдах, хүнийг гүтгэл бас болохгүй. Чинь айгүй их бүтээн байгуулалт хийж байгаа юм сайхан хамт олон байж байгаа. За юун дээр явган замын ажил бол ингээд нийт одоо 53% гүйцэтгэлтэй байж байна. Одоо та бүхэн харж байгаагаар бол бид нар бас энэ Улаанбаатар хотын энэ жил явган замтай холбогдуулаад нийт явган замын хэмжээ бол 30% ихссэн. Яг тэгвэл Улаанбаатар хот ч одоо хүнтэй хэлтэй хүртээмжтэй алхахад ийм тохиромжтой одоо нийтийн хэлбэр газруудыг нэмэгдүүлж байгаа. Энэ явган чулуун замтай холбогдуулаад бид нар тодорхой байршлууд дээр өргөдөлтүүдийг буулгах, байгууллагуудын одоо зөвшөөрлөгөөсөн довжоо зөвшөөрлөгөө өргөтгөх сунгаж хийсэн байгууламжуудыг буулгах. Дээрэс нь автобусны зогсоолуудыг бол өргөтгөн, зарим байршлууд дээр бол явган паркинг болон бусад байрлуудаар ороод явган үний талбайг бол нийт Улаанбаатарын хэмжээнд бол энэ жилийн 30%-аар бол төв замууд хэсэгт бол нэмэгдүүлсэн. Тэгэхээр тэр хэмжээгээр бол явган замын хүртээмж бол нэмэгдэж байгаа юм сайн талтай байж байгаа. За чанарын төвшөнд бол зарим хэсгүүд дээр бол асуудал байгаа. Улсын комисс өчигдөр хэсэгчсэн байдлаар нэг компани дээр ажилласан. Харамсалтай нь бол тэр компани улсын комиссоо даваагүй. Ягаад гэвэл чанарын төвшин бол хангалтгүйсэн. Чанарын хэмжээнд бол бид нар бол энэ жил одоо зарим байрлууд дээр дуусгасан болон хэсэгчилж хүлээж авах компаниудын хүсэлтийг хүлээж авч улсын комиссууд бол ажиллаж байгаа. Улсын комиссыг бол бид нэр яг бүх байршлуудыг явж шалгаад
хөдөлгөөнгүй яг тодорхой хэмжээний нягтаа авсан ийм байршлуудыг бол зөвхөн улсын комисс хүлээж авахар ажиллаж байгаа гэж хэлье. Мэдээж зарим гүйцэтгэж байгаа компаниуд дээр чанарын доголдолтой хөдөлж байгаа чулууны зөрүүтэй асуудлууд байгаа. Энийг улсын комисс хүлээхийн өмнө миний би өөрөө явж одоо манай хяналт шалгалтын газар бол явж яваад нэг бүрчтэн хүлээж авнаа гэж бас Улаанбаатарчуудаа хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. За би бас дээрэс нь нэмээд манай сант өндөр маань ажлаа хэзээ эхлүүллээ? 5 сарын 19-нд эхлүүлсэн үү. За би ажил шалгалт хийгээд нэлээд олон үүрэг даалгавар өгсөн. Тэгээд манай энэ их тайвны өргөн чөлөөний 3 дугаар хэсэг баруун дөрвөн замаас дүүрэн зүүрэн зам хүртэлх нийтийн эзэмшлийн явган талбайн одоо арга хэмжээ буюу 11.6 км нийт эзэмшлийн талбайг Чингэлтэй дүүргийн 1 2 3 дугаар хороо, Сквотер дүүргийн 1 4 5 6 8 дугаар хороо, Баян зүрх дүүргийн 1 6 15 дугаар хороо тий. Гүйцэтгэгч компани Сант өндөр ХХК нийт үнийн дүнгээрээ 8.9 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээ бол байгуулсан. Гэрээг бол 2024 оны 11 дугаар сарын 11-ний өдөр байгуулад гэрээний дуус хугацаа 2025 оны 9 дугаар сарын 25-ны өдөр буюу маргааш өдөр байж байгаа. Нийт хучгаа төлөвсөн талбай нь 27665 м2. Тэгээд давхцалтай хэсгийн 3514-ыг хассан. Одоогийн байдлаараа угсарч гүйцэлсэн талбай бол 100000 м2 одоо талбайг бол гүйцэтгэд ажлын явцад ойролцоогоор 36% гүйцэтгэлтэй явж байгаа гэж ойлгож байгаа. Өмнөх өгсөн одоо уулзалтуудаар өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа одоо цаг хугацаанд чанартай хангалттай хийж чадаагүй гэдэг үндслээр маргааш одоо гэрээний хугацаа дуусгаж байгаа учраас ингээд гэрээг нь цуцалж байгаа шүү. Одоо энийг албан ёсоор нийслэлийн засаг даргын одоо орлогчийн хуваар энэ ажлын хэсгийг хахаж байгаа үнийн хуваар бас мэдэгдээ. Тэгээд 300 м2 талбай хуулцсан байгаа гэж ойлгосон. Тэр хэсгийг бол гүйцээгээд гэрээний хугацаа дууссан хугацаагаараа хэсэгчилж улсын комиссаа хүлээл гэж өгөөд гэрээгээ хоёр талаасаа дуусгаад ингээд ажлаа дуусгах хэрэгтэй. За ингээд дуусгачихтэй хөө. Хүртээмжийн асуудал дээр юу явгооны зам дээр яаж анхаарсан ба одоо тэрэгцэртэй хүмүүс байгаа тэр хүүхдээ түрээд явж байгаа. За төв хэсгээрээ гайг байсан ч гэсэн яг захын хэсгүүдээрээ нөгөө нэг налуу зам байхгүй. За хараагүй хүмүүс дээрээс юу байх вэ? Гинт одоо саад гараад ирдэг ч юм уу явган хот нэлийн асуудлууд гардаг шүү дээ. Энийг за ер нь бол яг би түрүүний хэлдгээр эхлээд нийт талбай бол 30% нэмэгдсэн. Талбай 30% нэмэгдсэн гэнэт маань одоо зарим одоо явган замыг хийгээг байхад энэ өмнөх автобусны буудлага тийм ээ талбай нь бол бага байсан. Дээрээс нь түүц байсан. Дээрээс нь одоо машин зогсоолууд ил байсан гэдэг зарим байршлууд дээр. Тэгэхээр одоо ингээд харж байгаа шиг явган замыг ийм өргөн болсон гэдэг шиг саяны энэ зуны 88000 м2 явган замын ажил чинь 30% талбай нэмэгдсэн байна. Тэгэхээр 30% талбай нэмэгдсэн гэдэг маань өмнө ингээд нэг газар яваад дуусчдаг нарийнхан байсан. Ялангуяа Баян зүрх дүүргийн жокийн хөшөөний тэр хоёр талын хэсгүүдээр бид нар паркууд руу оруулаад бусад хэсгүүдээр явган замыг стандартын дагуу өргөн болгосон. Ингээд нэгдүгээр талбайг нэмэгдүүлж байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бид нар бүх уулзууруудыг одоо хэдүүлээ ингээд яваад харах юм бол иш яваад харчих. Өмнө нь бол яг Улаанбаатар хотын их тайвны өргөн чөлөө гэдэг төвийн хэсгүүд дээр бол одоо төв ийм явган замын маань хэсэг маань өөрөө явж байгаад энэ машин замтай огтлцоод гардаг хэсгээрээ төвшин таарддаг байсан байхгүй юу? Одоо та хэд ингээд хараарай. Бид нар Улаанбаатар хотын төв одоо их тайвны өргөн чөлөө тийм ээ? Их тайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэдэг одоо гол байршлууд дээр чулуу явган замыг одоо хийхэд ерөөсөө ингээд уусгаж өмнө нь бол яг ингээд уусч ороогүйсэн. Одоо ингээд тэрэгцэртэй эргээд тэрэгтэй хүүхдэд үрж байгаа ээж явхад бол ингээд ерөөсөө давцааг одоо скутер яг ингээд өөрөө ингээд бид хэд таарав шүү дээ. Ингээд явхад ерөөсөө ингээд авцамтаа уулзж байгаа скутыг бүгдийг ингэж нэг төвшөнд болгож чөлөөтэй эргэж явахаар болгосон байж байгаа. Энэ нь өөрөө хоёр талын үндсэн ач холбогдолтой. Нэгдүгээр тэрэгцэртэй эргээд тэрэгтэй хүүхэд түрээд юм түрээ явж байгаа иргэд маань шууд саадгүй явна. Хоёрдугаар тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өндөр юмдуу алхаж гарч чаддгүй учраас нэг төвшөнд явах боломжийг олгож байгаа гэдэг талаараас хүртээмжийг нэмэгдүүлсэн. Өмнө нь бол Улаанбаатар хотын яг их тайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнүүдийн бол яг энэ уулзрууд бүгд ингэж хийгдэг байсан. Одоо энэ чинь яг зүгээр авто зам, явган зам, байгууллагын зарим орц гарцтай ингээд давтж байгаа хэсгээр төв замын хэсгээр багт 150-60 ийм уулзж байгаа төвшний хэсгүүд байгаа. Эднээсээ бүгдийн ийм нэг төвшөнд саадгүй оруулахаар болгосон байж байгаа. Тэгээд дээрэс нь миний түрүүний хэлдгээр талбай 30% нэмэгдсэн. Дээрэс нь чинь нөгөө гадаргуун шатаалтын аргаар барзаалт хийсэн учраас цас орохоор мэдээж бүх юм хальтана. Гэхдээ
цан зохиод хүүтэрсэн үед нөгөө пилтан явган чулуу шиг халтарж унаад хүн гэмтээд байдаг байсан. Ер нь бол бас манад өвөл болоод цан зохихоор уулгаж халтарж унж хүмүүс гэмтдэг асуудлууд бол хөл гараа авуулах тарих толгой гэмтэх асуудлууд маш өндөр өвтэй гэмтлийн эмгэг гардаг. Тэгэхээр тэрэн дээр энэ бол одоо халтаргаа багтаа цан зогсон ч гэсэн ийм чулуу хийцэлтэй байгаа. Тэрүүгээрээ бол Улаанбаатар хотын явган хүний замын бид нар талбай явах боломжийг хүртээмжийг бол нэмэгдүүлж байгаа гэсэн. Хуурчин автогуудаараа гэр хорооллын замыг төвлөрүүлнэ гэдгийгсэн. Энэ ажил нь ер нь юу вэ? Улаанбаатар хотын 6 дүүргүүд одоо бараг 260-70 байр дээр хийгдсэн байна. Дүүрэг болноос надад мэдээлэлүүд урж байгаа. Хамгийн сайн хийж байгаа Баянгол дүүрэг, Чингэлтэй дүүргүүд байна. Скватер дүүргүүд байна. Хаашаа бүр гэр ороолын эсгүүдээр байрлууд дээр зам тавиад явчих. Одоо хамгийн наадах нь би өмнөх лайваар үзүүлж байгаа. Тэр Баян андуудын хойдын шар байрнуудын дундх эсгүүдийн тогтчуул. Дээрээс нь хаашаа далангийн тогтчуултууд гэдэг. Ингээд манай дүүргүүд нийт 270 байр дээр хэсэгдсэн байрлууд дээр хууч явган замууд дээрсэн. Мөн бусад төрийн байгууллагууд авч тогтчуултууд хий гэдэг хүсэлтүүд болж байгаа. Тэгэхээр бид нар хуучин авсан явган замынхаа хавтан бүргийг буцаж байшингуудын дундх одоо гэр ороолын дурд байрлууд дээр бол хийгдэж байгаа гэсэн. За ингээд дуусгач үү те болцсон те.